Шинжлэх ухааны өнөөгийн хөгжил дээд зэгтээ хүрч өндөрлөгтөн бид хариулж чадахгүй зүйлс үгүй мэд санагдагч зарим археологийн олдуруудад одоо хүртэл нэгдсэн хариулт дүгнэлт хүрч чадаагүй зүйлс бас байдаг байна. Бид энэ удаад компьютерийн цансуугаа сонирхчоос эхлээд тухайн шинжлэх ухааны эрдэмтдийн ч бүрэн тайлбарлаж чадаагүй хачирхалтай олдур эд зүйлсийн талаар хүрэхээр бэлтгэлээ. (1991 онд Оросын холбооны улсын хойд Уралын нуруунд алтны хайгуул хийж байсан геологийн экспедиц газар доороос нэгэн хачирхалтай зүйлс олсон юм. Тэр нь маш олон жижиг хэмжээтэй тэр чигээр вольфрам пүршнүүд байж. Гэвч вольфрам нь байгальд зөвхөн нэг л хэлбэрээр л байдаг металл юм. Мөн эдгээр пүршин маш цэвэрхэн хийцтэй бөгөөд зөв хэлбэртэй байсан байна. Вольфрам нь 3000 гаруй градус Цельс тайлдаг хялбар хайлдаггүй төрлийн металл юм. Эрдэмтэд энэ хачирхалтай пүршийг судалсан бөгөөд гэрлийн чийдний доторх пүрштэй харьцуулж үзсэн байна. Гэвч гэрлийн чийдэнгийн пүршний гадарга гөлгөр байдаг бол энэ пүршийг хэд дахин томруулан харахад гадаргуу нуртын дагуу байх ховлтой байснаас гадна бүтэцэд нь хөнгөн цагаан бас байсан байна. Эдгээр пүршнүүд нь хот суурин, өвөлдөр аж ахуйн газар байтугай хүнч байдаггүй тайган эзгүй бүсэд олдсон юм. Тэрээр эдгээр пүршнүүдийн насыг тогтоосон бөгөөд газар доор 6-аас 12 метрийн гүнд олцсон нь дээд плейстоцены үе буюу одоогоос 100,000 гаруй жилийн өмнө үе гэсэн үг юм. Сануулан хэлэхэд тэр үед хүн чулуу мотор зэвсэглэн оршиж байсан байлаа. Тэгэхээр энэ магадгүй манай гаригийн биш зүйл үү? Эсвэл бидний мэдхгүй өндөр хөгжилтэй соёл иргэншлийн байсан гэх жижигхэн баталгаа юу? Ливан улсын нийслэл Бейрут хотоос 65 км-т эртний Бальбек хотын тойр байдаг юм. Энэ хотыг анх хэн хизээ байгуулсан нь тодорхойгүй бөгөөд манай эртний өмнөх 332 онд агуу их Македоны Александр хаан эдгээр газар нутгийг эзэлснээр энэ хотын тухай анх тэмдэглэгдсэн байдаг. Тэнд Юпитер бурхны сүмээс эхлээд эртний болоод архитектурын дурсгалууд олон байдагч Бальбекийн өмнөдийн чулуу бусдаас онцгой содон ялгарх зүйл юм. Энэ бол 1500 тонн жинтэй 20 м урт, ойролцоогоор 4 м өндөр болон 4 м-ийн өргөнтэй чулуун блок юм. Эрдэмтдийн үзснээр энэ бол дэлхий дээрх хүний янзлсан хамгийн том чулуунуудын нэг гэдэг байна. Энэ чулууг яг юуны тулд хэн, яаж, ямар технологиор хийсэн нь тодорхойгүйч дэргэд нь холгүй орших Юпитер бурхны сүмийн барилгад ашиглагдах гэж байгаад мөн тодорхойгүй шалтгаанаар орхигдсон чулуу гэж үздэг байна. Эрдэмтдийг гайхшруулдаг нэг зүйл бол эртний хүмүүс ямар технологи ашиглан энэ аврах чулууг ийм тэгш гадаргуутай болгосон бай. Мөн эдгээр чулуунууд дээрх жижиг дөрвөлжин нөхнүүдийг яах гэж хэрхэн гаргасан болох нь тодорхойгүй байна. Эдгээр нөхнүүдийг орчин үед ч гаргахад амаргүй ажил гэж үздэг байна. Хот дотор үүнээс хэмжээгээр арай багч гэсэн хэдэн зуун тонн блокууд байдаг бөгөөд тэр үеийн хүмүүс хэрхэн эдгээр блокуудаар барилга барьсан бай. Мөн эдгээр блокуудыг зөөвөрлөх асуудал гэхэд эрдэмтдийн толгойг гашилгаж байгаа юм. Учир нь эдгээр блокуудыг бэлтгэсэн газар сүмээс километр орчимд байдаг байна. Магадгүй энэ хот тэр чигтээ бидний мэдэхгүй эртний өндөр хөгжилтэй соёл иргэншлийн үлдэгдэл байж болох уу? 2008 онд Хятадын телевизийн сувгууд мэдээллийн хэрэгслүүдээр маш их цацагдаж дэлхийд даяар тархсан түүх юм. Хятадын археологчид 2008 онд Шанси мужид 400 жилийн настай Хятадын Мин улсын хэрэгсүр олсон байна. Тэнд том чулуун булш байсан бөгөөд матлахын ажлыг маш нямбаг гүйцэтгэж байж чулуун булшинд жижиг шороогоор бүрхэгдсэн зүйл олсон бөгөөд цэвэрлэн үзэхэд энэ нь маш жижиг цаг байж. Энэ цагны хойд талд свиск гэсэн бичиг байсан нь энэ олдурыг бүр хачин болгож байгаа юм. Цаг 10 цаг 6 минутыг зааж зогссон байж. Эрдэмтэд энэ булшийг тэднээс өмнө хүн нээгээгүй гэж бодож байсан бөгөөд эхэндээ ийм зүйл олцсонд сэтгэл гонсгор байж. Мэдээж анх оршуулах үед цагийг авсанд хийсэн гэх хувилбарыг огт авч үзээгүй бөгөөд хожим 17 дугаар зуунд л бугуун цаг үйлдвэрлэж эхэлсэн байдаг юм. Гэвч цагны гадаргуу дээр байгаа шороо болон химийн элементийн судалгаагаар
Энэ цаг тэнд анхнаасаа байсан гэх дүгнэлт гаргасан байна. 400 жилийн өмнөх булшинд маш жижиг орчин үеийн Швейцар цаг яаж орж болох вэ? Цаашид хийгдсэн энэ цагны судалгааг Хятадын засгийн газар нууцлж эхэлсэн юм. Энэ талаар интернет орчинд тархсан түгээмэл хэдэн таамагаас өгүүлээ. Эхний таамгаар булшиг эрдэмтдээс өмнө хууль бусаар хүмүүс нээсэн. Тэд булшиг тонож байх үедээ цагийг унгасан гэсэн таамаг юм. Хоёр дахь таамаг нь энэ цаг булшиг олсон газрын ойр хавьд бидний үед гээгдсэн бөгөөд нөхөнд амьдардаг мэрэгч амтан олж авснаар газар доошоо авч орсон гэсэн юм. Гурав дахь таамгаар энэ мэдэж хамгийн боломж бага хөлбөрч гэсэн цагийг цаг хугацаагаар аялагч тэр үед авч очиж магадгүй булшинт хүнтэй наймаалцсан эсвэл бэлгэлсэн гэх таамаг. Дөрөв дэх буюу сүүлийн таамгаар энэ бүхэн хуурамч мэдээ бөгөөд Швейцарын цаг үйлдвэрлэгчид Хятадын геологчтой хамтарч магадгүй рекламны маркетинг хийсэн ажил гэж сонирхолтой таамагийг дэвшүүлж байна. Гэвч бид үнэн учрыг олж чадахгүй билээ. Та бүхэн мөн адил өөрсдийн бодлоо бичээрэй. Эдгээр таамагуудын аль нь боломж төлбөр байж болох вэ? 1936 онд Египт судлаач Волтер Эмери Египтийн нийслэл Каир хотоос 30 км-т байх Саккара тосгонд эртний Египтийн Сабу гэх албан тушаалтай байсан хүний булшиг олж найсан юм. Булшин дотор хачирхалтай диск олдсноор энэ диск Сабугийн диск гэх болсон байна. Энэ Сабугийн булшин манай эртний өмнөх 3100-аас 3000 онд хамрагдах булш байж. Сабугийн диск нь бусад шавар сав суулгын хамт олдсон бөгөөд тэднээс материал болон хийцийн хувьд эрс ялгаатай байжээ. Энэ дугуй хэлбэртэй хард чулуу болон металл хийцтэй дотгошоогоо нугалсан дэлбээ маягийн хүрээтэй байж. Эдгээр дэлбээ нь 1 см диаметртай нарийн хэсгээр холбогдож дугуй хэлбэрийг үүсгэж байна. Энэ олдвор нь зориулттаас гадна хийцийн хувьд бас баггүй асуулт дагуулж байна. Мөн ийм зүйл өмнө нь хаанч олдож байгаагүй нэг хачирхалтай юм. Энэ зүйлийг тав гэж үзэхэд үүнээс юм идэх нь маш хүндрэлтэй байх байв. Мөн дугуй гэж үзэхэд тэр үед дугуй огт байгаагүй бөгөөд хожим 1500 жилийн дараа л дугуй үүссэн байна. Үүний учрыг одоо бол олоогүй байна. Янз бүрийн таамаг дэвшүүлцгээсээр 100 гаруй жил өнгөрчээ. Тэдгээрийн таамагийн хамгийн сонирхолтойгоос дурдвал магадгүй ямар нэгэн хар гаригийн зочид тэр үед Египтэд ирсэн бөгөөд тэднийг Египтэд бурхан гэж шүтэж хожим тэднийг явсны дараа Бурхны хэрэглэж байсан зүйлсийг дуурайлан хийсэн гэх таамаг юм. Энэ тухай бичлэгийн төгсгөлд нэгэн сонирхолтой түүх өгүүлнэ. Колумбийн нийслэл Богота хотын алдарт алтны музей бол эртний Өмнөд Америкийн газар нутаг дээр байсан уугуул индианчуудын алтан эдлийн ариун их цуглуулгатай музей юм. Тэнд Майячуудаас ахуулаад Өмнөд Америкийн газар нутагт Колумбийн өмнөх үе хүртэл оршин тогтнож байсан олон соёл иргэншлүүдийг төлөөлсөн алтан эдлүүд бий. Үүний дотор олонний сонирхлыг татсан нэгэн зүйл үзмэр бол эртний Тайроны соёл иргэншлээс үлдсэн жижиг алтан эдлүүд юм. Эдгээр нь харахад шувууг дүрсэлсэн мэт боловч олон шинжээрээ шувуунаас илүү онгоцтой төстэй гэж хэлж болно. Тайроны соёл иргэншлийн оргил үе бол Колумбус 500 жилийн өмнө бөгөөд тэр үед онгоц байгаагүй нь тодорхой юм. Мөн эдгээр дүрсүүд нь онгоц онгоцондоо орчин үеийн тэрэлтэт онгоцтой ижилхэн хэлбэртэй байгаа юм. Эдгээр дүрсний сүүл хэсэгт босоо хэлбэртэй сүүл шиг зүйл байгаа нь байгальд ямар ч шувуутай таардаггүй бөгөөд харин онгоцны залуур хэсгийг санагдуулж байна. 1969 онд эдгээр нууцлаг онгоцнууд нарийн судалгаанд орсон бөгөөд тэнд алдартай биологч Айван Сандерсон, мөн нисхийн институтын доктор Пойсли, онгоцны зохион бүтээгч Артур Юнг гэх салбарынхаа тэргүүлэгч эрдэмтэд оролцсон байна. Тэдний дүгнэлтээр эдгээр алтан дүрснүүд нь биологийн гаралтай зүйлийг дүрсэлсэн гэхээсээ илүү механик зүйл дүрсэлсэн мэт байна гэжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар компьютерийн загварчлалын аргаар эдгээр дүрснүүдийн өгөгдөл тулгуурлан онгоц хийхэд нэлээд сайн нисэх чадвартай онгоц болсон байна. Тэгэхээр олон судалгаагаар энэ зүйл амьтнаасаа илүү онгоцтой төстэй байна. Гэвч эртний индианчууд хаанаас онгоц харж болох вэ? Урд хожиж гисэн хаан ч ийм онгоцтой адил эртний улдуур одоогоор олдоогүй байгаа юм. Одоо нэгэн сонирхолтой зүйлийн талаар өгүүлье. Энэ түүх ямар ч байсан сүүлийн дурдсан хоёр олдврууд болох Сабугийн диск, Тайроны онгоцны дүрсүүдийг
бас нэг тайлбарлаж болох үнцэг юм. Энэ шинэхэн үүссэн шашны урсгал гэж хэлж болох бөгөөд карго шашин буюу технологийн гаралтай машин тэр дундаа онгоц дахин шүтдэг үзэгдэл юм. Энэ хачиргалтай шашны дагагчид бол номхон далаад Австрали, Шинэ Зеландын ойр орчмоор байх жижиг арлуудын уугуул оршин суугчид юм. Тэдгэр арлуудын зарим нь гадаад орчноос тусгаарлагдсан, хөгжлөөрөө хоцрон, чулуун зэвсгийн үедээ үлдсэн хэсэг овог аймагуд байдаг байна. Дэлхийн 2 дугаар дайны үед Америкийн эзүүсэн цэргүүд Японы эзэнт гүрэнтэй байлдах үедээ эдгээр арлуудаар төр буудалцааж баазаа болгосон байна. Америк цэргүүдийг дагаад тухайн үеийн соёл ертөнцийн эд хэрэглэл болон онгоц зэрэг ирж эдгээр зүйлсийг анх удаа харсан арлын иргэдэд энэ бүхэн маш ачааргалтай байсан бөгөөд эдгээр эд зүйлсийг тэнгэр тэдэнд зориулж бүтээсэн цагаан арьстай бурхад буюу Америкчууд тэдэнд зориулан Тэнгэрийн бүтээсэн зүйлийг ямар нэгэн аргаар өөрсдийн болгосон гэж үзжээ. Хожим дайн дуусч Америк цэргүүд нутаг боцох үед өнөөх ид зүйлс үгүй болов. Тэд хожим эдгээр зүйлсийг ахин ирүүлэхийн тулд цагаан арьст бурхадын хэрэглэж байсан зүйлсийг дөөрэн хийж тэдэн шиг зан үйл хийснээр ахин тэнгэрээс хишиг хүртэнэ гэж ойлгожээ. Энэхүү тэд Америкчуудын хамт ирсэн онгоц буу зэргийг мотор дөөрөөлгөн хийж зээжиндээ Америкийн эгц улс гэж бичдэг болсон байна. Мөн цэргүүд арал дээр байхдаа эдгээр аборигенуудтай ярилцахыг оролдож байсан бөгөөд эхлээд өөрсдийн нэрээ хэлдэг байж энэ тэдэнд яг ямар нэгэн хараал, домын шидэд үг шиг сонсогдож тэд Джон Фрум гэх хүчрхэг үгтэй болсон юм. Хожим Джон гэгч бурхантай болж тэдний хийж байсан бүхнийг яг таг дууравал Джон бурхан тэнгэрээс төмөр шувуутайгаа ирж хишгээ тарана гэж итгэдэг болсон байна. Энэ гунигтай түүхийг яагаад энэ дугаарт дурдсан бэ гэж та гайхаж байна уу? Тэгвэл эртний Египет, эртний индианчуудад магадгүй өөр гаригийн өндөр хөгжсөн соёл иргэншил зочилж, тэд мөн эдгээр аборигенуудын адил тэднийг бурхан гэж хүлээн аван, магадгүй хожим тэр үед харсан зүйлсээ дуурайлган хийсэн байх бүрэн боломжтой мэт харагдаж байна. Жишээ нь Сабугийн дискийн хувьд магадгүй харийн онгоцны нэгэн деталь байж болохоор харагдаж байна. Энэ өнцгөөс бодоод үзэхээр иймэрхүү олдврууд зөндөө олдсон байгаагаас энэ удаа хоёрыг танилцууллаа. Энэ хүрээд энэ аяллаа өндөрлүүлье. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ идэвхтэй үлдээгээрэй. Мөн бидний Facebook пэйжийг дагаж бидэнтэй нэгдээрэй. Удахгүй өшөө сонирхолтой түүхүүдээр уулзцгаая.